За одоогийн байдлаар манай Монгол улсад 305 орчим мянган мал аж ахуй эрхлэгч малчид байна. За энэ бол одоо нийт ажлын хүчний бол одоо 4/1 нь малчин байна гэсэн юм үзүүлэлттэй байна. За эрэгтэй малчдын 33 орчим хувь нь, эмэгтэй малчдын 38 орчим хувь нь эрүүл нийгмийн даатгал төлдөг. За 25 хүртэлх насны залуу малчдын 82 орчим хувь нь одоо нийгмийн даатгал төлдөг вэ гэсэн юм том статистик мэдээлүүд гарсан байна. За өнөөдөр бас малчдын маань 35.2% буюу 107 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан. За эсрэгээр одоо 65 орчим хувь буюу 198 мянган малчин нийгмийн даатгалд ерөөсөө хамрагдаагүй байгаа. Ийм том үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр энэ бол одоо ирээдүйд гарах томоохон эрсдлүүд бий болох нөхцөл байдлыг үүсгэж байгаа. За нийт малчдын маань бас 59.4% буюу 181 мянган малчин эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. За үлдсэн хувь буюу 40%, 125 мянган малчин маань эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байна. Өнөөдөр манай Монгол улсын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтанд ороод удаагүй байна. Энэ одоо эрүүл мэндийн даатгал төлсөний дараа төлсөн иргэн эрүүл мэндийн үйлчлэгээ авдаг юм нөхцөл байдалд орж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас одоо өдөр болгон банк санхүүгийн харилцаанд оролцоод байдгүй нь малчид маань, тариаланчид маань маш хэрсэлтэй нөхцөл байдалд амьдарч байгаа юм дүр зураг байна. Тийм учраас бид нар малчдад, тариаланчдад төрөөс олгож байгаа урамшууллаас нь өөрсдийнх нь зөвшөөрлөлтөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалтын одоо суутхан тооцох энэ хуулийг гаргаж ажлыг явуулахаар ажилласан. Үүний одоо үр дүн гарч байна. Ингэснээрээ бид бүхэн бас энэ малчдын, тариаланчдын эрүүл мэндийн даатгалын төлбөрөө өөрсдийн төрөөс олгож байгаа сүү, арьс шир, за ноосны, за мөн одоо үр тарианы урамшууллаас нь суутхан тооцоолж бүтэн жилээр бичлэг хийдэг. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн үйлчилгээг одоо цаг алдалгүй авдаг. За нийгмийн даатгалын одоо бас үйлчилгээнд хамрагдах тэр боломж олцсон нь одоо тодорхой хэмжээгээр хангагдана гэж харж байгаа.